Ердөө 7 хоногийн зайтай бид 2 тоотой ивент үзлээ. Эхний ивент нь Лас Вегас хотод болсон бол хоёр дахь нь Австрали улсын Сидней хотод болж агуу Александр Волконовский Дэвид Лопесыг ялж дахин нэг удаа аврагын бүс амжилттай хамгааллаа. Мөн Волконовский тамд бэлтгэлээсэн Маурисо хөвгөж өрсөлдөгчөө дуусгаж ялтгсан. Харамсалтай нь Тай Туяасаа дахин ялагдаж Австралийн Тони Фергюсон мэндэлсэн. Гэхдээ Куилен Салкилд өөрийн хөнгөн жингийн ирээдүй гэдгийг харуулсан юм. Мөн энэ ивентээр бид Road to UFC шоуны ялагчдыг харсан билээ. Ингээд бичлэг эхлэе. Бичлэг эхлэхээс өмнө бидний дэмжиж лайк, subscribe дараарай. Мөн манай Facebook хуудсыг дагаж холбоо талaanтай холбоотой илүү олон мэдээллүүдийг аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа. Хэрвээ Пати Пимблетэд аврагын талаа өгсөн шударга болсон бол Дэвид Лопес Волконовскийг дахин тулдуулах нь удахгүй байсан юм. Ямар ч фэн мөн Волконовскийн тулгааны хүсэв. Гэвч UFC Лопес үссэн. Mobs are deserving. Leroy Murphy. UFC really won Lopez. Эндээс яагаад UFC Lopes бусад үжингийн тулаачд боломж олгоо гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуултад хамгийн зөв хариулт нь магадгүй бусад тулаачд нь итгэхгүй бас сонирхолтой тулаан үзүүлэлтсэн болсон гэж бодож байна. Жишээлбэл Чансаа нэг том Мовсор Илой нэг ч ялгадаа хүчсэн UFC-ээс 9 тулааных нь нэг ч дутуу гаргаагүй. The guy has 8 fights in the UFC, 8 decisions, 0 submissions, 0 knockouts. Man, come on. He needs to finish someone. Нүсүлд 2024 оны 19 сард л тулцсан. Сүүлд Арн Пикотэй тулд хуваартай байсан ч тулаан цуцлагдсан. Харин Лерон Мурфигийн үед Мовсартай адилхан ялгадаагүй байгаа. Мөсүүл өрсөлдөгч эхний үед дуусгасан. Гэвч тэр өрсөлдөгч нь Арн Пико буюу UFC чансаагүй тулаанч байсан. Мөн Пикоос өмнөх 4 тулааны бүгдийн шийдвэрээ ялсан болохоор UFC хангалтгүй гэж үнэлсэн. Яир Родригес өмнө Волконовскид юу ч болоогүй. Мөсүүл эдэн жил итгэхгүй байсан. Харин UFC аврагын бүс Аljamain Sterling-с аль болох хол байлгана. Aljamain Sterling, UFC hates you, my friend. I love you. I love you. Мөн сая дурдсан тулаачд боломж гарах болгонд аврагын талаа шаардж байсан миний жоох ядаргаатай санагдсан. Эсвэргээрээ Дэвид Лопес илүү идэвхтэй. Бас боломж гарах үед үргэлж бэлэн байдаг. Өнгөрсөн жил Волконовскид ялагдсан ч дараа нь Жан Силваг дуусгасан. Ялсныхаа дараа аврагын бүс гэж гордог хинтэйчээс хамаг тулдана гэж хэлсэн. If you think I need one more fight and take one more fight and send me the next guy. Тиймээс UFC зөвхөн Дэвид Лопесийг л хүсэж байлаа. Харамсалтай энэ тулаа эхнийх шиг байж чадсангүй. Волконовский Дэвид Лопесээс дахин илүүхэж аврагын бүсээ 6 дахь хамгааллаа. Мөн энэ ялтаар Волконовский 8 аврагын таланд ялсан амжилттай бол Донг Жосе Алттай тэнцлээ. Энэ тулаан хинтээ Волконовскийг цагийн гарц байсан ч тэр дахин нэг амжилт тогтоосон юм. Тулаан дуусны дараа Волконовский бүсний төлөө тулдах хэрэгтэй тулаанчд боломж олгомоор байгаа гэсэн. Учир нь дараагийн өрсөлдөгчөө Жан Силваны нэр явж байсан. Хариуд нь Волконовский тулдах ямар ч сонирхолгүй байгаа бөгөөд Мовсар Лерон Мурфи хоёрын нэгэнд нь боломж олгомоор байгаа гэсэн. Энэ хоёр тулаанчд хоорондоо 3 сар тулдахаар боллоо. Ясанд нь UFC аврагын тулаан өгч магадгүй юм. Тийм болохоор цааш юу болохыг харж бай. Харин та бүхэн Волконовскийг хинтээ тултаас гэж хүсэж байна. Коммент зүтгээрэй. Нөгөө тал Дэвид Лопес маш таараг гүйцэтгэлтэй тулдлаа. Бүтэн нэг жил өнгөрөхөд сахалнаас нүүр зүйл нэмэгдсэнгүй. Миний Дэвид Лопес үнэхээр дуртай. Түүн зориулж YouTube бичлэг хүртэл хийж байсан. Түүнийг Илья Топури шиг Ислам Махачев шиг Волконовскийг ялах онцгой тулаанч гэж итгэж байсан. Гэвч үнэхээр тийм байж чадсангүй. Жил хүрэхгүй хугацаанд 2 аврагын тулаанд ялагдсан болохоор нэг хэсэгтээ аврагын тулаан авахгүй. Яг л Макс Олов шиг Волконовскийн замыг засдаг тулаанч боллоо. Дэвид Лопес дараагийн тулаандаа Юсуф залаад Стив Гарсиа гэсэн хүмүүстэй тулдаж болох юм. Гэхдээ Яир Родригесээс эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Түүний дахиж аврагын бүс рүү орд хамгийн хурдан орно магадгүй Волконовский зодох тайлах байх. Эсвэл Жэн их. Ямар ч тач UFC-г хүсэжсэн Дэвид Лопес Пати Пимблет гэсэн төлөвлөгөө авч 37 настай ахмадууд аврагын бүстэй боллоо. Дэд өргөл тулаанд Бенуа Сентений Шинэ Зеландын Дан Хукертэй тулдаж 2 дуурайд дуусгасан. Ингэсээр Бенуа Сентений сүүлийн 4 тулаанаа дутуу гаргаж ялаад байна. Эдгээр тулаануудаа өөрийн дайны бурхан гэдэг нэршгэ байж чадлаа. Чансын 5-д бичдэг болсон тэрээр дараагийн тулаанда BMF аврагын төлөө үзмээр байна гэсэн. I want the undisputed title of the BMF. That's all I want. Харин миний шууд Армантаа үзүүлчмээр байгаа. Яг энэ талаар сэтгүүлснээр түүнээс асуухад миний эхний зорилго бол BMF аврагын бүс. Гэхдээ Армантаа тулдахаар бол тулдана гэсэн. My first point of interest is to fight the winner of Charles Holloway. It has to happen. I will fight Arman of course. Илья Топуриагийн гэр бүлийн асуудал дуусч октоонд эргээ ирэх боломжтой болсон. Тэгэхээр Илья Гейжээр цагаан ордонд тулдан бараг л ойлгомжтой. Тиймээс өрсөлдөгч олдохгүй байгаа Арман Царуканд Бенуа Сентенд маш хэрэгтэй тулаан болно гэж бодож байна. Бенуа Сентений замлаас эргээсэн бол Дан Хукер эсрэгээр харж яваа юм байна гэдэг бид энэ имэнтээр харлаа. Арман залгицсныхаа дараа авраг бол чадахгүй мэн гэж хэлсэн тэрээр үлдэж байгаа тулаануудаа шинэ залуусах шалгах дүүн болгохтойгоо илэрсэн. 36 хүрэх тулаанчин дараагийн өрсөлдөгч энэ ивентэд ялсан тулаанч байж магадгүй. Тэр хүн бол Маурисо Хуфи. Өмнөх тулаанд Парис залгицсан Хуфи Fight нэгсэн гишүүнчлээ энэ тулаанд зориулж Волконовскийтэй хамт бэлтгэл хийсэн. Түүний болонд Павлос Окупирач байгаагүй. Шинэ багтаа бэлтгэл хийх болсонд нь Жан Силва таата хүлээж аваагүй. Хуфиг Инстаграмаар дахаач үлсэн. Гэхдээ Хуфигийн шинжилэл нь үр дүнгээ өгч Рафаэл Физивиг 2 дугаар дуусгаж чадлаа. Энэ ялтараа Хуфи Чансаны 9-т бичигдэж моментээс эргэж чадсан билээ. Ози. Энэ ялтуудаас харахад хөнгөн жингийн ирээдүй ямар ч асуудалгүй үргэлжлэх юм байна гэдгийг анзаарлаа.
Энэ ивэнтэд ялт байгуулсан Бено Сандене 30 настай, Хуфи 29 настай, Арман Царукки 29 настай гээд ирээдүйг гэрэл гээтэй байгааг харуулж байна. Гэхдээ энэ гэрэл гээгээ улам тодруулж, солонгоруулж байгаа тулаанчид 26 настай Куйлен Салкилд юм. Яг жилийн өмнө энэ хотод энэ ордонд UFC 312 ивэнтийн сэлхийг хагалж аншуул жүблийг ялж байсан. Тэгвэл энэ жил энэ хотод дахин тулдахдаа мейн картыг эхлүүлж өрсөлдөгч нэгдүгээр боож яллаа. Куйлен Салкилд нокаут хийдэг, барилддаг, өчиж буудаг гэд бидэнд холбогд тулааны бүхий л гүйцэтгэлийг харуулж байна. Топ 15 руу дэвшиж Майкл Чандлер Бенил Дарвиш нарын байрыг авах цаг хугацааны асуудал болжээ. UFC 325-д үндсэн 5 тулааны 3 нь хугацаанаас өмнө дуусч үзэгчдийг баясгасан. Мөн Волкановский аварга хамгаалж австралчуудаа баярлуулсан. Гэвч энэ тулаан үзэгчдэд гутаасан юм. Холиуд тулаанд түр завсарлага аваад байсан Тай Туяас эргэрж залуу тулаанч Талисэн тэгшээрэтэй тулдах болсон. Уг нь энэ тулаан тэгшээрийг эхний үед эхний минутанд дуусгана гэж бодож байтал 3 шийдвэр явж намайг гайхшруулсан. Яг үр дүнд нь тэгшээр нэгдсэн саналаар ясан ч тэр фэнүүд илэг дог болсон. Харин нөгөө талд Туяасаа 6 дараалж ялагдлаа. Дэлхийн хамгийн шилдэг холбооны Чансааны тулаанчдаас ийм зүйл харж байна гэхээр хүн жингийн англи ямар хэцүү байгааг нь харагдаж байна. Мөн Тай Туяасаа Тони Фергюсон болж хувирсан ч UFC-с халдах биш. Чансааны 15 бичигдэж байгаа гэхээр хүн жингийн тамирчид ямар их цөөрснийг бас илтгэж байна да. Тай Туяасаа шиг дараалж ялагдаагүй ч гэсэн түүнтэй адилхан маш муу амжилттай нутгийн тулаанч мөн энэ ивэнтээр тулалцсан. UFC-д 2-4 амжилттай Жуниор Тафа, Билли Элекканыг эхний үед унгааж чадсан ч 2-р үед боолгож ялагдсан юм. Ингэснээр Тафа сүүлийн 5 тулаанаас 4 ялагдлаа. Тай Туяасаа болон ах トゥ Тафа нар UFC-д яаж ажилтай байгаад байдгийг миний хувьд үнэхээр хэлж мэдэхгүй юм да. UFC 325 Road to UFC шоуны ялагчдыг шалруулах тулаануудаар эхэлсэн. Манай Монгол тулаанч намсаар Шинэ Зеландын Маури дайч Аарон Төвтэй тулдах хуваартай байсан тул энэ үед манай монголчуудад маш чухал ивент байлаа. Гэвч жин үзлэг дээр нэгэн хачирхалтай үйл явдал болсон юм. Нэгэн түүх сануулгад Дэниэл Кормер UFC 210 жин үзлэг дээр 1 паунд илүү байсан. Дараа нь алчуурнаас барьж жингээ 205 паунд болсон гэдэг хүлээн зөвшөөрсөн. Харин энэ үед Аарон Төв жин үзлэг дээр хаалттай орох хүссэн. Тэгэхдээ тохоогоо тулж жин дээр зогсоход 122.5 паунд болоод байв. Дараа нь зүгээр зогсоход 129 паунд болсноор жин хязгаарыг давлаа. UFC-г хуурах гэж оролцсон байгцсанаар энэ тулаан цуцлагдсан. Дараа нь Аарон Төв уучлахгүйсэн ч UFC түүнээс холбоогоо тасалсан. Харин манай Монгол тулаанчид 5 сар тулдахаар боллоо. Өөрчлөгч нь хагас финалд Аарон Төвтэй тулдсан юм шүү. Тиймээс Австралийн дараагийн тулаанд амжилт хүсье. Гэхдээ Road to UFC шоуны ялагчдаас нэг онцлог тулаан нь Үжингийн тулаан байлаа. Кейчер Накамура 2 үе ялагдж байгаад өрсөлдөгчөө дуусгаснаар UFC-ийн баталгаад гэрээ авсан. Түүнтэй Лоренс Лю бантамжинд Дом Марфан хөнгөн жинд ялж шоуны ялагчд боллоо. Энэ мэтчлэн бид энэ ивэнтээ 13 тулаанаас 7 төгсгөл харсан. Австрали улсад төлөөлтөд 11 тулаанчаас 7 ялтай явуулсан билээ. Бичлэг маань энэ үрээд дуусч байна. Kudos Bank Arena-д болсон UFC 325 Волкановскийн ноёрхлоор өндөрлөлөө. Мөн Лопес хариу тулаан бидэнд хэрэггүй байсныг харууллаа. Миний хувьд энэ тулаанд адилхан Дэго Лопесыг дэмжиж байсан. Гэвч үр дүн өөр байлаа. Гэхдээ ийм дүн гарлаа гэд Волкановскид мэдээж муу санахгүй. Эсвэргээр энэ хэрчээр ялагдахгүй явсаар байгаа зодог тайлхасаа гэж хүсэж байна. Волкановский бол магтахгүй байхын аргагүй гайхалтай тулаанч, гайхалтай авраг, үлгэр дуурайл болсон тамирчин. Тиймээс дараагийн өрсөлдөгч нь Мовсар Мөфи хинч битгий ялгатаасаа гэж хүсэж байна. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Cause tonight will be the night that I will fall for you over again. Don't make me change my mind.